Сайн байцгаана уу? Энэ бичлэгээрээ саяхан эхлүүлсэн Limitless with CEOs гэдэг подкаст яг хэрхэн яаж санаагаа олсон тухайгаа бас хуваалцахаар шийдсэн. Тэгээд за би болохоор яг 2022 оноос хойш өөрийнхөө YouTube channel YouTube суугааны сувгтай болоод тэгээд хөрөнгө оруулалтын чиглэлээр өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ бусад хүмүүсттэй хуваалцах гэх зорилгоор хэрхэн брокерийн данс нөхөөс ахуулаад ямар хувьцаа авах вэ гэдэг дээр бичлэг хийж агаад явандаа болохоор хүмүүстэй бас яг энэ санхүүгийн хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүсттэй ярилцсан. За тэгээд яг ингэж өргөжлүүлж явж байгаад хэрхэн шинэ үг цээжлэх замаар англи хэлээ сайжруулах вэ гэд бас нэг тийм жилийн төсөл эхлүүлээд тэгээд өдөрт ерөнхийдөө 10 шинэ үг цээжлэхийн төлөвлөгөө гаргаад эхлээд өөрөө яг өөрөө сурсан 10 үгээ оршуулгатай бичлэг маягаар хийгээд оруулж агаад сүүл рүүгээ бусад өөр хүмүүсийг групп нэгээд хүмүүс нэгдээд тэгээд хүмүүсийн тэр зөвхөн би шинэ үг сурсан үгээ оруулах биш өөр олон хүмүүсийг оролцуулаад хамруулад хүмүүсийн ингээд суралцсан өдөрт өөр хүн ингээд 10 үг оруулах байдлаар 300 шинэ үгийг сурж ингээд тэр сурсан хүмүүдээ видео маягаар YouTube channel-д оруулсан. Мөн ерөнхийдөө өөрийнхөө аялсан газруудаа бусад яг ингэж аялах сонирхолтой хүмүүст төлөвлөмжшөө өгөх байдлаар жижиг хэмжээний шорт видеонуудыг хийгээд бас апплод хийгээд тэгээд ерөнхийдөө бол би яг сүүлийн нэг жил ерөөсөө нэг шигч видео хийгээгүй. Тэгээ би бас бодсон л ер нь ингээд миний энэ YouTube сувгийн channel-ийн яг ямар чиглэл миний ингээд яг үндсэн топик юу юм бэ гэд ингээд бодсон. Тэгээд ингээд өөрийгөө би харахаар хөрөнгө оруулалтын чиглэлээр видео хийсэн. За тэгээд мэдлэг боловсруулалтаа дэвшүүлж хилээ сайжруулах зорилготой бичлэгүүд хийсэн. За тэгээд аялах adventure маягийн бичлэгүүдийг хийсэн. За тэгээд ер нь би бодож аваад ер нь ингээд энэ YouTube channel энэ сувг болохоор ерөөсө хязгааргүй топикт баригдахгүйгээр маш олон зүйлийн сэдвээр ингэж ярилцаж мэдлэг бусдад түгээх зорилготой байх юм байна. Хүн гэдэг бол шинэ скил шинэ зүйлийг суралцнаа гэдэг чинь болохоор зөвхөн хөрөнгө оруулалтаар зөвхөн чиглэлхээ сурахаар хязгаарлагдахгүй хүн аялж явах ёстой хүртэл суралцж яадаг. Тийм болохоор энэ сувг бол хязгааргүй маш олон төрлийн топикоор ярилцах ийм энэ мэдээллийг бусдад түгээх ийм зорилготой сувг болох юм байна гэд яг сүүлийн байдлаар өөрийнхөө YouTube channel-ийнхаа нэрийг Limitless гэж нэрлсэн байгаа. За тэгээд байжгаад нэг өдөр ингээд зүгээр би автобусан сууж явж байгаад өөрийнхөө нэг тийм дуртай подкастаа сонсч байгаад ер нь нэг иймэрхүү чиглэлээр Монголд ингээд подкаст хийх юм бол хүмүүст их өрөөгөөжтэй байх бах та гэж бодсон. За тэгээд яг тухайн үед болохоор гэр бүлийнхээ хүнтэй хамт явж ирсэн. Тэгээд энэ санаагаа хэлсэн. Тэгээд намайг болохоор маш их дэмжиж ер нь чи хийгээд эхэлсэн дээр ахаа. Тэгээд хэрвээ ингээд хийгээд эхлэх юм бол би бас ингээд бичлэгийг чинь edit хийхдээ зүйл дээр чинь ингээд туслая гэдэг ингээд санаа минь айгүй гоё дэмжсэн. Тэгээ би бодож байгаад ерөнхийдөө анхны зочноо бас дотроо төсөөлсөн. За тэгээ би подкаста ямар нэр өгөх вэ гэж бодсон чинь би ерөнхийдөө миний YouTube channel-ийн нэр нь болохоор Limitless. За тэгвэл Limitless with CEOs гэдэг подкаст гэж зөвхөн Монголд залуу туршлагатай бүхэл төрлийн ийм CEO нартай ярилцаж тийм 10-аас 15 минутын ерөнхийдөө ярилцлагыг хийгээд тэр хүмүүсээс суралцах ийм зорилготой яг ийм гоё нийгэмд хэрэгтэй залуучуудад ер нь бүх хүмүүст хэрэгтэй. Хүн ер нь нэг өглөө босоод нэг ажил руугаа явж байхдаа ч юм уу эсвэл нэг 15 минут өөртөө цаг гаргаад ийм мундаг хүмүүсээс хэрэгтэй мэдээлэл авах ийм боломжтой ийм контентийг бүтээе гэдэг санаа бол төрсөн. За тэгээ яг бас бодохдоо ер нь бол CEO гэдэг хүмүүс чинь болохоор маш их завгүй байдаг учраас
хүн болгонтэй ингээд уулзаа зөвлөгөө авах боломжгүй. Тэгэхээр яг энэ суугаар дамжуулаад хэрвээ одоо хүмүүст асуух тийм асуулт байдаг бол энэ суугаар дамжуулаад тэр хүмүүсээс нь асуугаад тэгээд тэр их олон мэдлэг зөвхөн нэг хүнд хүрэхгүй байсан тэр компанид ажилладаг хүмүүст зөвхөн хадгалагдахгүй ер нь хэрэгтэй хүмүүст нь хүргье гэсэн зорилгоор ингээд энэ Limitless with COS подкастга явуулахаар одоо шийдсэн байгаа. За тэгээд би яг нөгөө ботсон зочноо би ингээд дотроо ботцсон байжгаад тэгээ би хамгийн ихний зочин руугаа тий надад нэг ийм санаа байна. Би ингээд нэг ийм подкаст сонсож байгаа. Надад энэ санаа орж ирээд тэгээд ингээд хиймээр байна. Чи миний ингээд подкастын ихний зочин болоод орооч гэдэг ингээд холбогдсон чинь санааг маань бол маш гоё дэмжиж ингээд болно гэд. Тэгээ яг зүгээр одоо тухайн хүнд маань ингээд бас ингээд нөгөө одоо хувь хүний тий одоо ямар нэгэн тийм загвар байдал үүссэн учраас яг ойрын хугацаанд бол орох боломжгүй байна гэж надад хэлсэн. Тэгээ би өөрөө би Монголд удаан байгаагүй байсан учраас яг бас хүмүүс ингээд миний ингээд одоо өмнө ингээд одоо networking хийжсэн хүмүүс маань одоо яг ямар ажилтаа ямар байгааг бас ингээд сайн мэдэхгүй. Тэгээд манай шудраг усыг базаах сангийн Бацурэг гэдэг одоо залуу байдаг. Тэгээд Мандал Asset Management-ийн гүйцэтгэх захирал хийж байгаа юм хүн байгаа. За тэгээд ер нь бол маш олон жилийн өмнөөс ингээ холбогдоод ингээ юм асуулаар бол маш тийм тусархаг сэтгэлтэй юмд ханддаг. За тэгээд би 2022 онд хөрөнгө оруулалтын чиглэлээр бичлэг хийж чадаас миний бичлэгэнд оролцож байсан. Тэгээ миний хамгийн анхны нэрээ зочин болж исэн юм байна. Тэгээ би яг Бацургийг би яг ямар тухайн үед яг зүгээр Мандал Asset Management-ийн CEO нь байгаагүй учраас би яг юу хийж байгааг нь би мэдэхгүй зүгээр ингээд надад нэг юм санаа байгаамаа. Тэгээд надад ингээд зочин хэрэгтэй байгаа гэл. Тэгээд би зүгээр чи ингээд яг ямар ажил хийж байгаа вэ одоо яг гэдгсэн чинь би ингээд энэ газрын CEO нь хийж байгаа гэд. Тэгээд тэгэхээр нь би тэгвэл чи миний ихний зочин болох юм байна штэ. Ингээд миний подкастын зочин болоод оролцооч. Би нэг хамгийн гол нь Limitless with COS гэсэн учраас яг тийм алтан төшөлттэй хүнтэй ярих хэрэгцээтэй байсан юм аа гэдэг. Тэгсэн чинь Бацурыг маань миний саналыг маш гоё хүлээж аваад тэгээд бит хоёр ихнийхээ яриаг хийсэн. Тэгээд би чинь нөгөө нэг яг энэ бүгдийг зүгээр нийгмийн сайн сайхны хүрээнд ажлынхаа хажуугаар хийж байгаа ийм зүйл учраас мэдээж ирэх би одоо камертай хайрцаг мэржлийн хүн биш. Тэгээ маш удаан бичлэг хийгээгүй байсан. Тэгээд яг хамгийн анхныхаа бичлэгийг хийх гээд ингээ Бацурагтай ярьж хат ингээ би бас жоохон үг яриа маань ингээ дэвлэж өгөхгүй тиймэрхүү байдалтай байхад Бацурыг намайг маш их дэмжсэн тий одоо ингээд нэг л болохгүй байгаад байна гэж хэлэхгүй сайн болж ин чи өөртөө итгээд ингээд яваарэ гэд. Тэгээд хамгийн гол нь хамгийн анхныхаа видео хийж эхлээ маш сайн эхлүүлсэн байгаа. За тэгээд би бичлэгээ хийчээд дараагийн зочноо ерөнхийдөө тий одоо жишээлбэл Бацурыг миний одоо хамгийн анхны видеонд одоо бичлэгийн маань одоо зочноор оролцсон бол Бацурыг надад дараагийн хүний санал тавихаар нь бид тэр хүнтэй холбогдоод ингээд ерөнхийдөө ингээд зочноо болоод явъя гэсэн ийм байдалтай байсан боловч Бацургийн санал болгосон хүн маань бас нөгөө яг ингээд онлайнаар л оролцох боломжгүй ингээд биеэрээ бол ингээд болно гэд надад ингэж хэлсэн. Тэгээ би за одоо ингээд би миний ингээд бичлэг одоо би дараагийн зочин маань ингээд болохгүй бол би одоо яах ёстой юм болоо гэ бас ингээд яг нь шинээр юм эхлүүлсэн учраас хүн дандаа л ингээд нэг тийм өдрөг байхгүй шээ тий. Тэгээ би их цацрал гэд бүсгүйтэй холбогдсон. За тэгээд их цацралтай болохоор би яг CFA бэлдэж явах явцдаа танилцаад тэгэл энд одоо буцаж ирээл тэгээд ерөнхийдөө холбоотой байж байгаа. Дараа нь ингээд Америк сурч байхад бас бид хоёр нэг холбоотой бичлэг хийжсэн. Тэгээ миний саналыг айгуугаа хүлээж аваад бас намайг дэмжиж. Тэгээд бас дараа нь би ахаад ингээд ер нь бол бараг л одоо яг тэгж удаан бол бас харилцаж үзэж байгаагүй тий. Тэгээд дараа нь ингээд би цацаагийн нэг тийм одоо коучингийн юм чиглэлээр ингээд одоо суралцж байгаа. Тэгээд ингээд нэг хүнд ингээд үнэгүй одоо коучинг хийнэ гэд ингээд постыг хараад би холбогдоод тэгээд цацралаас би 3 коучингийн одоо тийм одоо юу аваад тэгээд энэ болохоор бас надад аягүй гоё үр нөлөөтэй байсан. Тэгээ би цацралыг ингээд надтай одоо миний ийм ажил одоо ийм подкаст хэлүүлсэн юм аа. Ингээд дараагийн 40 мянгаар маань оролцооч гэдгсэн чинь намайг ерөнхийдөө аягүй гоё дэмжээд тэгээ би ингээд оролцъё гэх тэнгууд ингээд яг ингээд нэг ийм юм хийж байгаа хүнд яг
энэ тэгья гэдэг үг айгүй их урам өгд юм бэлээ. Тэгээд миний саналыг бас хүлээж аваад ингээд оролцож байгаад нь болохоор би ингээд тун их баяртай байна. Тэгээд манай одоо Limitless with CEO-с дугаарыг одоо 2 дахь дугаарын зочингоор оролцсон. Тийм. Тэгээд ерөнхийдөө болохоор би бас ингэж бодож байгаа. Мэдээж хэрэг зөвхөн би одоо CEO хийдэг хүнээс юм асуух гэдэг бол энэ одоо подкастын хүрээ бол биш. Тэгэхээр ерөнхийдөө ингээд нөгөө нэг энэ хүмүүсээс асуух асуултаа аль болох олон нийтээс те бүх насны хүмүүсээс ингээд аваад тэгээд тэрийгэ шилж яагаад илүү хүмүүст өгөөчтэй гих асуултыг сонгоод одоо энэ урьж оролцуулаад ингээд цагийн ингээд одоо тэр хүний 15 минутыг ингээд те ашиглаж ингэж яриулж байгаагийн хувьд бол маш их тийм хэрэгцээтэй зөв асуултыг нь сонгоод ингээд асуугаад ярилцаад хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэмээр байгаа. Тэгээд яг иймэрхүү байдлаар ингээд энэ маань подкастын маань санаа ерөөдөө хоёроос бол явж байгаа. За тэгээд эхний видеогоо бол оруулсан байгаа. За тэгээд энэ видеог үзэж байгаа хүмүүстэй найз нөхөд маань ямар нэгэн байдлаар та бүгдтэй энэ одоо энэ подкастыг илүү сайжруулах талаар надад өгөх зөвлөгөө байвал надтай холбогдоорой. Би өмнө хэлсэнтэй би бол мэргэжлийн хүн биш. Энийг бол ерөөсөө одоо олон нийтийн сайн сайхны төлөө чөлөө цагаараа хийж байгаа зүйл. Учираас хүмүүсийн одоо санаа оноог авах бол бүр ингээд маш их таатай байх болно. Тэгээд мөн түнчлэн хэрвээ бас ингээд одоо нэг хийж байгаа зүйлийн маань бас ингээд дэмжээд одоо юу гэдгийг те би одоо YouTube дээр Limitless with CEO-с podcast гэдэг channel маань байгаа. Тэрийг маань бас subscribe хийгээрэй. Яагаад гэхээр зөндөө олон зочид оролцож хэрэгтэй мэдээлэлүүд өгөх гэх гэдэгт итгэлтэй байна. Facebook дээр бас Limitless with CEO-с podcast гэдэг page хуулсан байгаа. Тэрийг бас follow хийгээрэй. Тэгээд хамгийн гол нь тийм үнцэнтэй гоё одоо асуулт бас байвал над руу явуулаарай. Бас гоё зөвлөгөө тэ одоо фидбек байвал илгээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд ер нь бол дараагийнхын зочинтой ярих гэдээ бол тэгсэн ядан хүлээж гин. Тэгээд энэ зочингоос маань бас асуух асуулт байвал над руу бичээрэй гэж хэлье.